За бичил бизнес эрхлэгчдээс эхлээд томоохон үйлдвэр компаниуд жирийн иргэд олон улсын жишгийн дагуу татвар хураамж төлдөг. За гэвч нийгмийн энэ баялаг зөв хуурилдахгүй байгаатай холбоотойгоор иргэдийн амжиргаа бах байдгаараа олон жилийн нүрэг үзэж байна. За тиймээс хүн намын зүгээс татвар шимтгэлийг бууруулах, төрийн өмчийн компаниудыг иргэдийн эзэмшилд шилжүүлэх бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өнөөдөр ингээд алхаж явхад хүмүүсийн хандлага маш их нааштай байна. Үнэхээр их залхацсан байна. Улс төрөөс энэ худалдаа зэргийгээс солиё гэж энэ өөрчлөе гэж. 2020 онд би Баянгол зүргээс нэр дэвшээд 15,706 санд авч ирсэн. Энэ жил бол бид нар бүр одуулаа, бүр хүчтэй инженер зол жаргалын найзууд, бусад дэмжигчид найзууд нийлээд иргэний оролцоонд тулгуурсан сонгуулийг хийж хамтаараа яаж үзүүлнэ. Хөдөлмөрчид өнөөдөр амьдралын хэлгийг алдамаар бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас энэ залуучуудыг сайн бэлдэж гаргaalах гэж хэлсэн. За улсын их хурлын сонгуулийн 9-р тойрогт хүн намаас нэр дэвшигч зол жаргал өнгөрсөн хугацаанд гэр орооллын айл өрхүүдийг ногоон зээлд хамруулах санаачлалыг гаргаж ажил хэрэг болгосон. За улсын их хурл сонгогдсон нөхцөлд нийгэм эдийн засгийн бодит өөрчлөлт авч ирэх олон шийдлийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа иргэд сонгогчдын зүгээс илэрхийллээ.